энэ бүтээл сэтгэлгээг бид нар боловсролын системээрээ дамжуулаад бусад одоо засгийн газрын хөтөлбөр арга хэмжээнүүдээр бүх талаар нь дэмжих ёстой. Тэр дотроо бодиттой дэмжих ёстой зүйлүүд бас байгаа. Залуу техникчдийн ордон гэж ийм одоо байр бидэнд байдаг. Энд Энтхэг Монголын хамтарсан сургуулийн үйл ажиллагаа явагдаж ирсэн байгаа. Бид энэ хамтарсан сургуулийн асуудлыг Энтхэгийн засгийн газрын дэмжлэг тусламжтайгаар шийдвэрлэж, газрын асуудлын засгийн газар шийдвэрлсэн, хөрөнгө оруулалтын асуудлыг Энтхэгийн засгийн газартай шийдвэрлсэн учраас бид залуу техникчдийн ордноо цаашид залуу зохион бүтээгчдийн ордон болгож ингэж одоо ашиглах шийдвэрийг гаргаж байгаамаа. Энэ дээр боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд, Хотгон баяр сайд энэ арга хэмжээг шуурхай ажил хэрэг болох ёстой гэж ингэж бодож байна. Ингээд нийт оролцогчдод, зохион байгуулагчдад, мөн одоо шүүгч нарт баяр хүргэе. Шударга амжилттай сайхан арга хэмжээ болсон гэж бодож байна.